Монгол улсын шинжлэх ухааны академи нь Азийн шинжлэх ухааны академиудын холбоотой хамтран Азийн бүс нутгийн хүрээлэн орчны гамшигын эрсдэл сэдвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол улсад анх удаага 2024 оны 8 дугаар сарын 13-наас 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Хурал 2 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд 8 дугаар сарын 13-наас 15-ны хооронд Улаанбаатар хотноо Монгол улсын их сургуулийн номын сангийн байранд аман болон ханан илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Азийн бүс нутгийн хүрээлэн орчны гамшигын эрсдлүүд энэ олон улсын эрдэмтдийн урлаар олон улсын эрдэмтэн судлаачид өөрсдийн хийсэн судалгааны ажлын үр дүнгээр илтгэл тавьж хэлэлцүүлж байна. Ер нь өөрийнхөө улс оронд болсон энэ байгалийн гамшигт үзэгдэл түүнээс болж учирсан хорол хохирлыг талаар энээс ямар шуухан арга хэмжээ авсан бол энэ хохирлыг багасжуулах байсан энэ судалгааны үр дүнг танилцуулахад нь харилцан ашигтай ийм мэдээлэл. Энэ мэдээллийг бол бид биендээ харилцан ярилцаж судалгааныхаа үр дүнгээр харилцан мэтгэлцэж за Монгол улсад энэ байгалийн гаралтай гамшигт үзэгдэл тохиолдсон тохиолдолд бид нар энийг ямар шуухан байдлаар урьдчилан сэргийлж судалгааны ажлыг хийвэл хохирол багтаага даван туулах вэ гэдэг энэ талаар бол мэдлэг мэдээлэлтэй болох ийм ашиг тогтоох болж байна. Азийн шинжлэх ухааны академиудын холбооны ерөнхийлөгчийн хувьд Азийн бүс нутгийн хүрээлэн орчны гамшигын эрсдэл сэдвээр зохион байгуулагдаж буй олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаадаа таатай байна. Уг хурлыг Монгол улсын шинжлэх ухааны академи, одон орон геофизикийн хүрээлэн болон Азийн шинжлэх ухааны академиудын холбоо хамтран амжилттай зохион байгууллаа. Хурлын эхний 2 өдөр оролцсноор хурлыг амжилттай зохион байгуулж байгаа Монгол хүмүүсийн найрсаг, зочломтгой зан чанарыг мэдэрснээс гадна хурлын шинжлэх ухааны төвшин надад өндөр сэтгэгдэл төрүүлж байна. Хурлаар хэлэлцсэн асуудлууд болоод хурлаас гарах үр дүн нь байгаль орчинд тулгамдсан асуудлууд болон түүнд хандах нийгмийн хандлагад эргээр нөлөөлнө гэдэгт итгэж байна. Хурлыг зохион байгуулагч шинжлэх ухааны академийн одон орон геофизикийн хүрээлэнд талархал илэрхийлж байна. Газар хөдлөлт болон геодинамик тектоник талаар бусад гамшигт үзэгдлүүд үер ус, хөрсний гулсалт, галтуул, хээрийн түмэр, хотчлолтоос болж үүсэх нөлөөлөл. Дээрх гамшигт үзэгдлүүдийг судлах, гамшигын үнэлгээ хийхэд орчин үеийн техник технологиг ашиглах талаар сансрын зураг боловсруулалт, инсар технологи, машин сургалтын алгоритм хэрэглээ. Дээрх гамшигын эрсдлийг удирдах үнэлэх боломжууд. Байгалийн гамшигыг даван туулах чадвар бүхий тогтвортой хөгжлийг бий болгох гэсэн 5 үндсэн чиглэлээр илтгэлүүд хэлэлцүүлсэн байна. Байгаль орчинтой холбоотой аюул эрсдэл Аз төвд энэ асуудал ямар байна вэ гэдгийг хүндсэн анх дугаар хурал болж байгаа. Энэ хуралд шинжлэх ухааны технологийн их сургуулийн уурхайн технологийн тэнхим, геотехник мэрэгжилтэн бэлтгэх хөтөлбөр дэмжиж оролцож байгаадаа баяртай байна. Газрын дорх байгууламжуудыг аюулгүй байлгах, тоног төхөөрөмжүүдийг аюулгүй байлгах, хүмүүсийг аюулгүй байлгах, уурхайн ойр орчимд ажиллаж байгаа, амьдарч байгаа хүмүүсийг аюул ослоос сэргийлэх энэ чиглэлийн бүх одоо шинжлэх ухааны мэдлэгүүдийг нэгтгэсэн энэ уурхайн геотехник инженерийн мэрэгжлийг бид 2021 онд шинжлэх ухааны технологийн их сургуульд шинээр нээсэн. Энэ хөтөлбөрийг Rio Tinto компани, оюутлогын компаниуд 2.7 сая Америк доллараар санхүүжүүлж шинжлэх ухааны технологийн их сургууль хамтран ажилласнаар энэ мэрэгжилтнийг бид Монгол улсад шинээр бэлтэж, уулуурхайн салбарт бэлтэж эхэлсэн. За мөн энэ Rio Tinto оюутлогын санхүүжилттэй 2.7 сая долларын төслийн хүрээнд бид нар геотехникийн энэ аюул эрсдлүүдийг тодорхойлох, чулууны шин чанарыг тодорхойлох геотехникийн лабораторийг байгуулсан. Энэ лаборатори маань бакалавр оюутнууд хичээлээ хийх, магистр оюутнууд судалгаагаа хийхин зэрэгцээ. Мөн уулуурхайн компаниудын захиалгаар судалгаа хийж үр дүн гаргаж үйлчлэх ийм зорилттой лабораторийг бид байгуулж байна. За мөн энэ төсөл маань цаашаа үргэлжлээд олон улсын ийм геотехникийн судалгааны төвийг шүтээсийг төшөглөн байгуулна. Ингэснээрээ бид
Монгол улсын уулуурхайн компаниуд болон олон улсын уулуурхайн компаниуд мөн олон улсын их сургуулиудтай хамтраад энэ геотехникийн чиглэлийн судалгааны төслүүдийг хэрэгжүүлж эхлэхээр ингээ ажиллаж байна. Энэ хурал дээр ингээд Британи, Европоос гадна бас ингээд Азийн маш олон эрдэмтэд цугласан байгаа энэ боломжийг ашиглаад ганцхан шинжлэх ухаан, инженерингийн одоо шинэ ажлаа би эндээ танилцуулахаас гадна ингээд хаана хин ямар асуудал яаж шийдмээр байна, хин хаана аль улс ямар асуудалтай байна, бид нар ингээд одоо ижлэхэн гамшигын асуудлууд байна уу те, жишээлбэл үерийн асуудал маш олон орнд байна, газар хөдлөлт гээд маш олон гамшигын асуудлууд байна. Олон технологиуд хамтраад тэгээ бүгдээрээ энэ олон технологиороо ч хамтраад яг энэ хамт ажлыг гэсэн энэ Азийн бүс нутагтаа ч гэсэн хамтраад ер нь энэ бол маш гоё хурал болж байна. Хурлын сүүлийн өдөр буюу 3 дахь өдөр нь хуралд оролцогчдыг 4 хэсэгт хувааж гамшигын эрсдлийг бууруулахад нийгмийн бүлгүүдийн оролцоо, байгалийн гамшигын эсрэг тогтвортой хөгжлийг бүрдүүлэхэд боловсролын оролцоо гэсэн 4 сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлгүүдийг зохион явуулсан. Хуралд нийт 53 ихтгэл хэлэлцүүлснээс Монгол улсаас оролцогчдын ихтгэлийн тоо 16, гадаад оролцогчдын ихтгэлийн тоо 37-г хэлэлцүүлсэн байна. Уг хуралд тавьсан зарим онцлог ихтгэлүүдээс дурдвал онцгой байдлын газрын дэд дарга бригадын генерал Ууган Баярын хэлэлцүүлсэн Турк улсад ажилласан аврах ажиллагааны туршлага, Дижитмагийн Монгол орны гамшигын эрсдлийн үнэлгээ, Оксфордын их сургуулийн профессор Ричард Волкерийн Азийн бүс нутгийн газар хөдлөлтийн эрсдэл, Кембрижийн их сургуулийн профессор Максим Милляны хөрсний гурсалтын эрсдэл, Лейкестерийн их сургуулийн судлаач Марта Папатофолоны Монгол орны галтуулын орон зай, цаг хугацааны тархалт, Истанбулын техникийн их сургуулийн профессор Чингис Запсын Туркид болсон 2023 оны 2 дугаар сарын 6-ны газар хөдлөлтийн өмнө ба дараах нөхцөл байдал зэрэг илтгэлүүдийг дурдж болохоор байна. Сайн байцгаана уу? Намайг Максим Миллян гэдэг Английн Кембриж их сургуулийн байгалийн гамшигын төслөх профессороор ажилладаг. Монголд зохион байгуулагч буй олон улсын хуралд оролцож байгаадаа баяртай байгаа бөгөөд Монгол улсад анх удаа зочлон ирж байгаадаа туйлын их баяртай байна. Хуралд Аз тивд ярих олон улсуудаас оролцогчид хүрэлцэн ирсэн. Тиймээс хурлаар маш олон сонирхолтой ихтгэл хилцүүлгүүд явагдаж, нэг твийн өөр улсууд нэг гамшигт үзэгдлийн үед хэрхэн өөр арга хэмжээ авч байгааг олж мэдэхэд маш сонирхолтой хурал болж байна. Миний нэрийг Анна Добрянина гэдэг Оросын холбооны улсын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарт ажилладаг сейсмологч мэргэжилтэй. Энэхүү хуралд оролцохоор Монгол улсад ирсэндээ мөн хамтран ажиллагч найзуудтайгаа дахин уулзч байгаадаа таатай байна. Энэ хуралд хүрэлцэн ирсэн бүх судлаачдад маш хэрэгтэй хурал болж байна гэж үзэж байна. Бид сүүлийн 20 жилийн турш Япон улсад газар хөдлөлийн аялал хүнлэгээний судалгаа хийгээд ихээхэн хэмжээний туршлага баримтлуулсан. Энэхүү цуглуулсан туршлагын хүрээнд олон улстай хамтран ажилладгаас Өмнөд Солонгос, Тайван, Хятад болон Шинэ Зеланд зэрэг улсуудыг дурдсан хэлж болохоор байна. Энэ хурал нь бидний хувьд бусад улс орнуудтай мэдээлэл солилцох маш сайхан боломж гэж үзэж байна. Хурлаар манай улс нь гадаадын бусад улс орнуудтай хүрээлэн орчны гамшигт үзэгдлийг хамтран судлах, эрсдлийг бууруулах чиглэлээр харилцан мэдлэг мэдээлэл, туршлага солилцох, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шин санаа дэвшүүлэн хэрэгжүүлэх явдал юм. Нийт 3 өдөр хуралдсны дараа үргэлжлүүлэн 2024 оны 8 дугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд Булган аймгийн Могод сумын нутагт байрлах Могодын хагарал, Төлөө уулын хагарал болон Архангай аймгийн Тариац сумын нутагт байрлах Хоргийн тогоо галтуулын дэлбэрэлтийн уул мөрөөр хээрийн маршрутын судалгааг зохион байгуулж, гадна дотны судлаач нарт үзүүлж сонирхоллоо.
Энэ хурлаар дамжуулан Аз тэв даяарх хүрээлэн орчны гамшигын эрсдэлд сонирхолтой хүмүүсийг нэгтгэх зорилготой зохион байгуулсан. Түүнчлэн хүмүүс өөрсдийн улс орондоо тулгарч буй гамшигын эрсдлийг танилцуулах, туршлагаа хуваалцахыг зорин ажилласан. Хуралд зөвхөн газар хөдлөлөөр ажиллаж буй судлаачдаар зогсохгүй, галтуул, үер, гам болон эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачид, мөн засгийн газрын төлөөлөл, хөгжүүлэх агентлагууд болон геологч, инженерүүд цугларч, туршлагаа хуваалцсан, тулгараад буй асуудлыг хэлэлцэх олон төрлийн хүмүүс цугларсан сайхан хурал болж байна. Үр дүнд нь бид өөрсдийн хийж буй судалгаагаа тус төвд амьдарч буй хүмүүсийн амьдралд туслахад чиглэх юм. Хуралд нийт 22 улсын 50 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон. Тиймээс энэ хурал нь гамшигын эрсдлийн олон улсын туршлага хуваалцах гайхамшигтай боломжийг бүрдүүлж байна. Хурлын ерөнхий зохион байгуулагч, ивент тэтгэгчээр Биркбекийн их сургууль, Монголын шинжлэх ухааны академи хамтран ажилласан бөгөөд Рио Тинто, оюу толгой компаниуд ивент тэтгэж ажилласан нь гамшигын эрсдэл аж үйлдвэрлэлийн чухлыг харуулж байна. Монгол улсын онцгой байдлын ерөнхий газар, засгийн газрын агентлагууд дэмжиж ажилласан. Тиймээс ч бид энэ хуралд маш өргөн хэмжээний үзэл санааг нэгтгэсэн нь Аз тэвд өөрчлөлт авчрах, судалгааг илүү наривчлан хийх ашиг тустай үйл явдал болсон. Азийн анхны байгалийн гамшигын хурал 3 өдөр амжилттай болоод тэгээд 2 өдөр бид энэ 1967 оны газар хөдлөлийн уул морийг сонирхож үзэж гадны зочдтой үзүүлж явж байна. Бид яг одоо Монголын хагарал дээр газар хөдлөлт болсон газар дээр ирж үзэж судлах нь ирээдүйд газар хөдлөлт болох түүнээс үүсэх гамшигын магадлалыг ойлгоход тусалдаг. Газар хөдлөлтийн идэвхтэй хагарлыг судлах нь Монголын болон олон улсын бүс нутгийн хувьд чухал ач холбогдолтой сэдв юм. Газар хөдлөлт болоогүй бүсэд хүртэл ирээдүйд газар хөдлөлт болоход ард иргэдэд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох завгар гаргах нь чухал ач холбогдолтой. Хурлын ерөнхий зохион байгуулагчаар Шинжлэх ухааны академи, Монгол улсын их сургууль, Оксфордын их сургууль, Кембрижийн их сургууль, онцгой байдлын ерөнхий газар, үндэсний геологийн алба, хурлын ивент тэтгэгч байгууллагуудаар Азийн шинжлэх ухааны академиудын холбоо, Биркбекийн их сургууль, Пикту уулын судалгааны төв, Рио Тинто Монгол, оюу толгой, шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол дахь Англи улсын элчин сайдын яам, Монголын геологчдын холбоо, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо зэрэг байгууллагууд ивент тэтгэсэн байна. Энэхүү хурлыг цаашид 2 жил тутамд уламжлал болгон зохион явуулж, олон улс орнуудын эрдэмтэн судлаачдын цаашдын хамтын судалгаа шинжилгээний ажил улам бүр өргөжин тэлнэ гэдэгт итгэж байна.